Сайн байцгаана уу бүсгүүчүүдээ, сайн байцгаана уу Уянгаас channel YouTube сувгийн үзэгчдээ. Та бүхэнтэйгээ уулзлага бас нэлээд удаж агаад өнөөдөр Анухаас фитнес шоуныхан season 4-ийн финалыг ярихаар одоо бэлэн боллоо. Тэгээд миний хайжууд нэг юм хөөрхөн бяцхан хүн сууж байгаа. За тэгээд энэ хүүхэд миний гидсэн дотор байх үеэс би Анухаас фитнес шоуныхан өмнөх сизнүүдийг үзээд зөв хооллолт хичнээн чухал байдгийн дасгал хөдөлгөөн хичнээн чухал гэдгийг алсын занаас үзэж мэдрээд өөрийгөө хэвэн жиндээ оруулж исэн учраас тийм учраас энэ seasons 4-ийг одоо би та бүхэнтэйгээ хамт үзэж ревю хийх болсон юм аа. За тэгээд ээж нарын хувьд хүүхдээ унтуулад орон гэрээ цэвэрлээ, тэ ар амьдралаа, тэгээ хоббигоо зэрэг авч явах үнэхээр хэцүү байдаг учраас заримдаа тэр асуудлаас болж маш олон зүйл хошин тавигддаг учраас өнөөдөр хүүгээ хажуудаа суулгаж байгаа цагаа хэмнээд ярихаар боллоо. Тэгээд season 4-ийн 6 оролцогч нэгдүгээрт зургуулаа маш гайхалтай, маш мундаг байсан шүү гэдгийг би хэлмээр байна. Тэгээд хүүхдээ зохицуулж чад түрүүн би хэлсэн те ер нь хүүхдтэй хүн давхар ямар нэг юм хийх маш хэцүү байдаг. Тэр утгаараа би оролцогч уран заяагаа хүндэтгээд уран заяагийн тухай эхлээд ярих гэж бодлоо. За бид уран заяаг төгсөө шүүгчдийн үнэлгээ гэдэг шиг те. Тэр үзье. За энэ хинэд хоёрч байна. Хинэд хоёрч байна. Хоёул үзье. За энэ хатаа шинж уран заяа. За тэр уран заяагаар төлөө. За би бас уран заяаг хүндэтгээд өөрийнх нь бичлэгийг нэгдүгээрт нь уран заяаг ярмаар байна. Ер нь бол нэгдүгээрт нь ариун гарч ирж ирсэн. За тэгээд уран заяа гэдэг энэ бүсгүй маань алдарт их буюу олон нийтийн төлөөлөл гэдгээр олон хүмүүсийн хайрыг татаж тэднээс маш их эрч хүчийг авсан. Вау, эргээ харсан чинь зүгээр вару. Ямар гоё фигурлэг те хамгийн гол нь фигурлэг болоод байгаа нь энэ шоуны гол онцлог байгаад байгаа шүү дээ. Тэ ингээд зүгээр турах биш. Жишээлбэл би бол шоу үзээд ингээд зөв хооллоо зүгээр ингээд жин хайдаг болохоос шиг эдгээр шиг юм гоё галбирлаг гоё туранхаа болж тийм болчинлог болж чаддгүй байхгүй юу. За тэгээд уран заяагийн олон нийтийн төлөөлөл гэдгээрээ нийгэмд өгөх хамгийн том мессеж нь юу байсан бэ гэвэл бүх нийтийн биеийн тамир те бүх хүн эрүүл одоо уран заяа шиг юм гоё цоглог те жавхаалаг залуу байж ажил мэргэжилдээ бас спортыг ашиглаасаа гэсэн тийм мессежийг өгөхийн тулд энэ бүсгүй сонгогдсон болоо те маш гоё бүжгэлдэг те бүжгэлж байгааг нь хараад би бас их бахархаж ирсэн. Тэгээд хараа гидсэн ингээд унжаад одоо тэр шортн дээр бол бүр ингээд давцсан байгаас те тэгсэн чи одоо бүр ингээд пад гэд ингээд шахаад оруулсан юм шиг ийм гоё үзэмжтэй ийм гоё галбирлаг болсон байна. Тэгээ уран заяагийн хувьд маш олон дэмжигчтэй тэгээд лайкаар те сошиал санал асуулгаар болвол нэгдүгээр байранд орсон. Энэ бол гайхалтай амжилт. Яа тэгэхээр Холливуудын дэлхийн алдартай хөл бөмбөгчийн хүртэл 80-90 мянган лайк авч яхахыг би харж байгаагүй ээ. Тэгэхээр энгийн нэг одоо төсвийн байгууллага те улсын байгууллагад ажилладаг Монголын алдарт их эмэгтэй ингээд ийм олон ард олныхон итгэлийг аваад энэ тэмцээнд ийм гайхалтай болсон бол нэр үнэхээр гайхалтайсан. За тэгээд уран заяагийн хувьд шүүгч одоо маш чухал асуулт асуусан тий. Тэгээд өөрөө бол онцгой байдлын ерөнхий газар буюу нэг зэрэг хүчний байгууллагын одоо ажилдаг шүү дээ тийм үү. Өөрөө ер нь энэ байгууллагын хүмүүстэй ингээ харьцуулаад өөрийгөө харахад ер нь энэ хүмүүс жингийн илүүдэл мөн одоо тэр бэлтгэл сургалт гэдэг юм ямархуу төвшөнд байна гэж бодсон нэг төвлөрч байна. Тэр нь одоо та спортоор хичээлдэггүй байх үедээ зааж өөрөө үлээ одоо ер нь онцгой байдлын ерөнхий газар ажилладаг хүнтэй тэгээ спортоор хичээлэггүй тэр үедээ ягаад спортоор хичээлдэггүй байсан ч үлээ нэг тийм асуулт асуусан. Тэгээ энэ дээр уран заяа үнэхээр гайхалтай гоё хариулсан. Юу гэж хариулсан бэ гэхээр өмнө нь зөндөө их боломж болцоо байсаар адил ингээ зүгээр л хийдэггүй тийм байсан. Тэгээд энэ мессеж нь одоо Монголын онцгой байдлын ерөнхий газар за цэрэг армийн хүмүүст ер нь бид нар спортоор хичээлэх нь ямар чухал вэ гэдгийг ойлгуулсан хамгийн том мессеж, хамгийн том үүргээ чимэн гүйцэтгсэн болов уу гэж би бодож байна. Гэт би хийчихэл юмыг л хийдгүүл орхидог байсан байгаа байхгүй. Өөрөө өөртөө тийм үнэнч биш, өөрөөр хөндлөө явж чадахгүй ингээ орхидог байсан байгаа байхгүй. Тэгээд би ч гэсэн бас тасгал хөдөлгөөний чухлыг мэдээд ингээ Канадад таеквондоор хичээлээд 1 жил гарan болж байгаа одоо ногоон бүс дээр цэнхэр одоо тэмдэгтэй. Тэгээд манай таеквондо жишээ нь 911-ийн аврагч нар
эмч сувилагч нар гээд Канадын төрийн улсын байгууллагад ажилладаг хүмүүс бие бэлдэртээ маш их анхаардаг юм байлээ. За одоо бүгдээ яг шоуныхын дараалал хамгийн ихний оролцогч угаасаа өвөр Монголоос оролцож байгаа Ариуна маань байсан. Тэгээ Ариунагийн хувьд надад нэгдүгээр таалагдсан юм нь мейкапа хэрвээ өөрөө хийдэг бол үнэхээр тийм дэржин мейкапыг харуулж чаддаг шүү. Яа тэгэхээр би бас мейкапа тий баяр хүргэж минийх. Ариунад баяр хүргэе тий. Ингээ мейкапа би бас ингээд юу н чадан ядан хийдэг байхгүй юу? Юм гоё онцгой мейкап хийж чаддаггүй. Тэгээд Ариуна маш гоё мейкап хийдэг. Тэгээд дээр нь их стиллэг. Яг тэгэхээр махлаг эмэгтэйчүүд юу н юу өмсгөө мэддэггүй шүү дээ тий. Тэгэхэд ингээд би лав энэ фитнес зааланд одоо зөвхөн шорттой, эртүүцтэй, бие тамирын хувцастай дасгал хийдэггүй, цагаан өнгийн юбг өмсөд дасгал хийж болдог гэдгийг харсан. За тэгээ шүүгчтэй асуултанд Ариуна жоохон сул хариулсан. Тэр нь юу вэ гэхээр Ариуна монгол бичиг мэдж байгаа. Байхдаа монголчгээр бичдэг. Дээр нь хятадаар ярьдаг байгаа шүү дээ. Тэгээ ингээ хоёр одоо хэлний нөлөөнд ороод нэг ингээ үгээ сонгохдоо жоохон ингээ хайгаад одоо ингээ яг гоё он чадахгүй ингээ дуржигантал яриад байсан. Гэтэ ярих чадвар нь бол маш мундаг, сайн ярьж исэн. Тэгээд шүүгчдэд бас өөрийгөө бүрэн дүрэн илэрхийлж чадаагүй учраас хамгийн бага оног авах шиг болсон. За дараагийн оролцогч Хишиг жаргал хишгэ гэдэг дуучин юм үзэсгэлэнтэй бүсгүй байгаа. Тэгээ хишгийн хувьд бол би ингээ нүүр хаваараа хамгийн их өөрчлөгдөж чадсан үнэн хишгэ болов гэж би бодож байгаа. Яа тэгэхээр хишгэ ихэндээ давхар ирүүтэй нилээн тийм хавантай юм дөрвөлжиндөө царайтай байсан шүү дээ. Тэгсэн чинь одоо ингээд нүрнийхэн бүх шейпүүд нь гоё ингээд тодроод тэгээ уруул нь хүртэл улам юм бамбур болоод нүд нь бүр цаашаа гүн сууж өгöd маш гоё болсон. Тэгээд дуучин хүний хувьд мэдээж гоё сайхан харагдах нь бол бас одоо дуулуур чадвартайгаа дүүцгүүд тийм чухал зүйл шүү дээ. Тэгээ би бас яг шүүгчтэйгээ санал нэг байгаа. Ягаад тэгэхээр хишгээ яг юм хандсан юм шиг надад бас харагдчихсэн. За би бол болно дөө. Одоо нилээн сайхан болоод авлаа гэж байгаа юм шиг те. Ингээд сууж миний хүү ээж нь хурдан яриатай заяа. Тэгэхээр хишиг жаргал оролцогчийн хувьд болохоор яг авах ёстой юм а тултал авсан. Бас асуултанда яг шүүгчийн хүсэжсэн асуултыг өгч чадаагүй юм шиг надад анзаарчихсан. Өрөө маягийн хэлүүлээ гэж бодож байна. Тэгээд ер нь бол яг зохиолын дуучид одоо урлагийнхан тэр дундаа манай зохиолын дуучид ч юм бол ерөнхийдөө нэг Монгол дээл хувцас ерөнхийдөө битүү хувцастай голцоо байдаг болохоор жишээлбэл те зохиолын дуучин бүсгүүчүүд ерөнхийдөө юм дандаа дээлтэй нэгсэндээ өөрсдийнхээ юм comfort zone дотор яг зогсоод дуулдаг нь үнэн шүү дээ те. Тэгвэл та тэднэрт юу ч хэлэх вэ гэсэн юм асуултан дээр те бид нар би яасан бол те ингээ уянгалаг одоо чадварлаг хоолой гаргахаас гадна бид нар бас уйхан төрхөн биетэй байх боломжтой байна. Намайг дагаад манай одоо нийтийн дууны зохиолын дууны бүсгүүчүүд бас зөрөгтэй ингээд тэгээ одоо өөх хариун илүүдэлж ингээс салаасаа гэдэг үгийг хэлүүлэх гэжсэн болов уу гэж би дотроо тэгж бодсон. За дараагийн хамгийн хүчтэй оролцогч Томоко. Миний хүү Томоко гэрэ. Томоко. За Томоко болвол нэг шоуны ихэнд би бас нэг рилс хийжсэн. Яа тэгэхээр тэрүүн дээр надад ингээд морь ун чадахгүй үнийг морь унуулсан нь үнэхээр тийм сэтгэл эмзэглэм санагдчихсан байхгүй юу. Яагаад тэгэхээр одоо нэг хүний айдаг юм одоо нэг айцын юм одоо нэг хязгаар гэж байна шүү дээ. Тэр хязгаарыг шууд давуулаад манайх ингээд явуулчих шиг болсон. Тийм гидсэн гарсан байна тий. Тэгээд Томоко 50 настай хүн гэхэд одоо бас ингээд гидсэн бүр ингээд даваад унжицсан тий айлаа марцсан хошин өөрөө ч гэсэн энийг ээлжсэн бүр ингээд дээшээ болоод хагалгааны сорвтой шүү дээ тий ингээд хоёр сорвын бүр дээшээ олцсон тий нуруу нь гоё зэх болсон. Багш нь бол Томоког айгүй гоё ингээд нэг describe илэрхийлж Томоког ямар их хүчин зүтгэл гаргасныг нь бас харуулж исэн. Миний хөө буугаад дээшээ авах уу? Хүлээж авах уу? За ээжигээ хүлээж агаараа. Тэгээ явал бой. Энэ чаленж болохоор цэвэр хүчирхийлэл. Би явахгүй гэсэн, бууя гэсэн. Тэгээд Томокогийн хувьд болохоор Томоко чи инфлюенсер хүн шүү дээ тий. Инфлюенсер учраас энэ шоунд сонгогдсон болов уу гэж бодож байна. Тэгээд инфлюенсер хүн хардаа вау 50 настай хүн. Энэ нэрээ үнэхээр Томоко шүү. Ингээд цагаан юмор орооцсон гарч ирсэн. Манай шүүгчид энэ дээр нэг сонин яг ийм реакц гаргасан. Уул нь манай шүүгчид вау гэж миний хүү Томоко. Манай шүүгчид яг ингээд одоо намайг Томоко өөрөө тэгж утсаах те намайг ингээд алчураа унгаахад манай шүүгчид вау гэх болов гэсэн чинь харин манай шүүгчид амар Япон хүмүүс шиг царайгаараа ингээд нэг Аз чинь нэг юм жоохон шалтан үцгэн юм дөрвөө шүү дээ те. Яг тийм хандлага гаргасан. Томокогийн хувьд бол үнэхээр зөрөгтэй байсан. Тэгээд инфлюенсер хүн чинь
нөгөө ажил хэрэгч талаас одоо Томокогийн карьер бол улам дэвшилсэн баг. Тэгээд Томоко голдо хүрсэн. Хамгийн гол юм нь эрүүл мэнд нь маш сайжирсан гэсэн. Тэрүүнд баяр хүргье. Хүү энэ альмааг та нар хараад байгаараа заа юу. Энэ альмаа ер нь ингээд жоохон өөртөө итгэл сул хүн те. Би энийг одоо юугаар жишээлэх вэ гэхээр одоо нэг 10 жил дахад бид нар ингээл урлагийн үзлэг болоо л те. Тэгэнгუთ жишээ нь уянгаа ингээл амар гой дуулдаг хэрнээсээ заавал багшаараа пүүшлүүлж те. Түлхүүлж ийж ингээд дуулдаг штэ. Ингээл гуйлах гал идэг те. Альмаа нэг жоохон тиймэрхүү юм шиг санагдсан. Гэтэ яг эцсийн моментн дээр яг бол чаддаг. Гэтэ чаддаг гэдэгт өөртөө итгэлгүй тэ өөрийгөө бас хилдүү янзаар хилдэг те. Тэр замгаа болох хэрэгтэй. Би сугмог би ийм тийм гэдээсэн. Гисэн хэдий авчиг. Би анхнаас амар сууг орсон. Шалаар нэг орсон. Сайжирж ийн гэж утсан сайжраагүй л. Одоо яг ингээд шүүгчдийн асуултанд маш зөвөр хариулсан хүнийг хэрвээ нэгдүгээр байранд оруулдаг байсан бол би альмааг онцлох байсан. Альмаа үнэхээр гайхалтай хариу өгсөн. Сайн байцгаана уу? Намайг Пүрэй шиг боён гэдэг. Альмаа гэдгээр маань хүмүүс илүү таньдаг. Гэхдээ Анухаас фитнес шоунд орсноос хойш нэр маань уйлдаг гарвалсан. Сэтгэлийн хат гэдэг зүйл яг булчинтай адилхан. Байнга ингээд баг багаар сайжруулж дасгал хийх тусам хатгуужж идэг юм байна гэдгийг ойлгож авсан. Тэгээ энэ шоунд орсноороо би цаашаа явах зам маань зөндөө урт юм байна. Болоогүй байна гэдгийг мэдэж авсан. Тэр бүх зүйлээ ойлгоод ингээд цаашдаа бол шал өөр төвшний альмаа болно гэдгээ бол хэлсэн. Тэгээд одоо хараа нэг тийм өөртөө итгэлгүй ингээд нэг доош царай тий. Тэгвэл би яг энэ шүүгчдийн асуултанд хариулж байхдаа альмаг юм хараад уншаад байгаа юм болов уу гэж бодсон. Маш гоё намуухан хоолоогоор яг нэг өөрийнхөө амьдралын киног ярьж байгаа юм шиг тийм гоё ингэж ярьсан. Тэрийг ингээд би бол айгүйх тийм сандарсан байгаа. Нэг сайн ярьж чадаагүй гэж хэлсэн. Гэтэ бүр үнэхээр гайхалтай гоё хоолоогоор одоо нэг тийм гоё ярьсан. Тэгээд би бас хажууд ингээд хүүхэд гэд дураад тахаар бас яг санаа бодлоо альмаа чам шиг гоё илэрхийлж чадахгүй байх шүү. Тэгээд нэг анзаарчихсан юм нь одоо нөгөө том шоунуудад нэгдүгээр байр эзэлсэн оролцогч нь одоо ингээд нэг ялчаад чимэг болчиход байдаг шүү дээ. Харин 2, 3 дугаар байранд орсон оролцогчд нь бүр илүү тийм хурц яваад өшөө карьераа нээгээд ажил амьдралаа ингээд бүр хурцлаад авьяасаа тодруулаа явдаг. Надад бол цаашдаа альмаа яг тэгж явах юм шиг альмаагийн бол эхлэл энэ шоугаар тавьдаж байгаа юм шиг санагдсан. Тэгээд альмаа бол ард түмний хувьд бол аль хэзээний төрүүлсэн чи нэрэл хар те шал өөр хишиг буян гэдэг нэртэй хүмүүс чамайг альмаа гэж нэрлэж штэ. Тэгэхээр маш цөөхөн хүмүүс ингэж ажил мэргэжлээрээ хүнээр дуудуулдаг. Тэдний нэг нь эмчээ, багшаа те ингэж дуудуулдаг шиг альмаа гэж дуудуултлаа ард түмэндээ үнэлэгдсэн байна. Дараагийн оролцогч маань Отгон цэцэг. Отгон цэцэг хараа бүр ингээд энд нь ингээд хариун нь бүр ингээд нугларсан байгаас те би арай ийм тархан гэж Отгон цэцгийг бодож байгаагүй гэхгүй. За би ямар тэгээд хувцсгүй харах ч штэ те. Тэгээд нөгөө нэг өгзөг бас айгуу гоё гарч ирээ. Царай. За яг ингээ эргээд харахаар нь бүгдээ царайг наарай. Энэ бол ерөөсөө л бараг л те одоо 45 та Отгон цэцэг те. Энэ бол 32 3 та Отгон цэцэг харагдаж байгаа байхгүй юу. Тэг хүмүүс энийг фотошоп мop гэдээсэн. Би бол фотогоор өнгийн заснуу гэхээс биш яг ингэж тайл майл оруулж эффект хийхгүй байхаа гэж бодож байна. Тэгэд нэлээд өндөр 172 см. Хүн чинь 74 кг байхад бол нэлээд лагс харагдана л да. Тэгээ 60 гэдэг бол үнэхээр гайхалтай. Би одоо дайрын ижил өөрийгөө 65 66 дээр барьж байгаа байхгүй юу. Тэгэхээр надаас дахиад 5 кг-аар хассан гэхээр би бас тиймэр санагдаж байна. Үнэхээр гайхалтай оролцогч байж чадсан. Тэгээд нөгөө уран заяа болон Отгон цэцэг хоёрыг тэнцсэн байхгүй юу. Хэрвээ шоу үзег хүмүүс байгаа л тий. Тэгээд тэнцэн гэдэг чинь энэ шоу гайхалтай байгаа байхгүй юу. Тэнцэх магадлал өндөр тэмцээн учраас энд шүүгч байгаа. Хэрвээ шүүгчгүй байх юм бол зөвхөн ингээ лайкаар санал асуулга явуулчих юм бол эн чинь ямар фэйсбүүкийн тэмцээн биш үү те. Жог утгагүй шүү дээ те. Тэмцээнд бол үзэгч байх хэвээр, оролцогч байх хэвээр, шүүгч байх хэвээр, дүн гарах хэвээр, багш дасгалжуулагч ингэж энэ тэмцээнд яг үр дүн нь гарна штэ. Тэгээд уран заяа гэдэг бүсгүй Отгон цэцэгтэй те тайз дэлгэцийн хүнтэй. Тэгээд энэ өндрийг би хэлээд байгаа нь те 172 см өндөртэй хүн, 154 см өндөртэй хүн юун дээр ч гэсэн өөр харагдана. Тэгэхээр яг энэ хоёрын хичээл зүтгэлийг адилхан авч үзээд магадгүй багш нь Отгон цэцгийг одоо миний үгэнд их сайн ордог байсан гэж хэлж байгаа сахилга батах. Тэгэхээр 45 хоногийн сахилга бат, 45 хоногийн хичээл зүтгэл,
45 хоногийн челленжид төрүүлсэн байдал энэ бүхнийг харж агаад отхон цэцгийг би шүүгчтэн сонгосон болов. Энэ нь бол үнэхээр гайхалтай зөв сонголт байсан гэж би бодож байна. За тэгээд ингээ базаад хэлэхэд энэ шоунд оролцсон бүх бүсгүйчүүд маань бүгдээрээ өөрсдийнх нь дүрийг олон нийтэд гаргаж өгөөд бүгд амжилттай, бүгд бэлэгтэй, бүгд одоо ямар ч байсан салбартай, ер нь бүх юмдаа ингэж танигдсан болов уу гэж би харж байна. За тэгээд миний хувьд бол та нар бүгдээрээ ялагч Монгол хүүхнүүд ямар мундаг гэдгийг энэ холоос хараад бишрээ дагаа сууж байгаадаа үнэхээр баяртай байна. Тэгээд энэ тэмцээний үр дүнг би хэлэхэд зөвхөн оролцож байгаа бүсгүйчүүдтэй биш, алс хол байгаа надад хүртэл нөлөөлөд холоос хүртэл ингээ хүний ярьж байгаа үгийг сонсоод нэвтрүүлгийг үзээд дагаж дуурайгаад дагаж хооллоод жингээ хасаж болдог гэдгийг үзэгч биднэрт бас үзүүлсэн ийм гайхалтай нэвтрүүлэг болов гэж бодож байна. Ингээд та бүхэнд миний бичлэг таалагдж байгаа цаашдаа өөр ямар нэвтрүүлгүүдээр ревю бичлэг хийлгэмээр байна. Комент бичээрэй. Бас заавал subscribe дараарай. Лайк дарахаа бүү мартаарай. Ингээд дараагийн бичлэгээр иргэн уулзъя. Түр баяртай. Bye.